За сайн бацхан манайхаа. За хэдүүлээ өнөөдрөөс эхлээд дасгал хөдөлгөөний хичээлээ үзэж эхэлнэ. За тэгэхээр дасгал хөдөлгөөн дээр юу үзэх вэ гэж. Эхний асуудал бол бид нэр нь яагаад энэ хөдөлгөөн дасгал хийх ёстой юм бэ гэсэн ийм асуудал. Заашгүй тавигдах ёстой. Тэгэхээр үндсэндээ бол өнөөдрийн өнөө цаг үед бид нэр 21-р зууны техник технологи өгсөн сайхан эрүү үед амьдарч байгаа ч гэсэн биологийн талаас бидний бие гэдэг бол хүн гэдэг амьтан байна. Тэгэхээр яг л бусад энэ амьтантай адилхан бидний гений мэдээлэл эсийн түвшинд амьтан энэ байгальтайгаа цогцож энэ хөдөлгөөнд орчих хэвээр ийм бодгол байгаа даа. Ингээд ойлгох хэрэгтэй. Тийм учраас бид нар тэр хөдөлгөөн гэдэг зүйл зайлшгүй байх хэрэгтэй юм байна. А энэ хөдөлгөөн гэдэг зүйлгээ яг тэр бусад амьтантайгаа адилхан хийхгүй болоод ирэхээр эрүүл мэндийн асуудал үүсдэг. Ийм л энгийн зүйл байдаг. Тийм учраас энэ манай сургалтын дээр дасгал хөдөлгөөний хичээл нь тусдаа нэг бүлэг болж орж байгаа. Тэгээ энэ дээр яг та бүгдээ хэлэхэд дасгал хөдөлгөөнөөр манайхны дунд төгөөмөл байгаа бас нэг жоохон сөрөг бодлох юм маш хүнд хэцүү гэсэн тийм ойлголттой хандлагатай хүмүүс нэлээд байгаа. Та нарын дундаач байгаа. Тэгэхээр бидүүлээ дасгал хөдөлгөөн гэдэг нь ямар энгийн хийхэд хичнээн хялбар байдаг. Энэ зүү тогтлыг мэдэж аваад хийгээ бол хүн болгон өөрөх амьдралд өөртөө ачаал стресс үүсгэхээр хөвшүүлж болд юм байна гэдгийг бас хэдүүлээ мэдээд авна. За тэгэхээр би сая хэллээ. Бид нар чинь хүн гэдэг амьтан байна. Тэгэхээр хүний амьтан учраас бид нар бусад амьтантай адилхан яаж ийм гэхээр үндсэндээ бид нар тийм гений мэдээлэлээр хөдөлгөөний ийм хоёр үндсэн ийм тустай ийм хөдөлгөөн хийх ийм зорилттой амьтан байгаа даа. Хүн гэдэг амьтан. Нэгд хөдөлгөөн маань яадаг вэ гэхээр энэ хэдэн сая жил ингээд бидний гений мэдээлэлээр дамжиж ирсэн. Одоо ч бидний бид байгаа. Сая энэ алдагдахаар бид нар болохоо очиод байж ярьж энийг хэлээд байгаа байхгүй. А нэгд хөдөлгөөн нь юу байна вэ гэхээр яг хоол тэжээлээ олж идэхэд бол байнга алхахдаг. Ийм жигд хөдөлгөөн хийдэг. Ийм хөдөлгөөн хийх ёстой юм байна биднэрт. За хоёр дахь хөдөлгөөн нь юу вэ гэхээр энэ хоол тэжээлээ олж идэхэд бол амтан хоолоо хөдөлж байгаа тэр хоол шүү дээ. Амтнаа гэж амтчин байгаа даа шүү бидний гений мэдээлж. Энийг яахын тулд огцом хурдтай хөдлөөд хөдөлгөөрөө зогсоож амрах нэг ийм хөдөлгөөн байна. А эсвэл энэ дээр чинь нөгөө нэг аюул тохиолд цуй цухтагаар гарлаа буцаага хэвэндээ байна гэсэн. Ийм байгалийн амьтныхаа хүн гэдэг амьтныхаа бид нарт ийм хоёр үндсэн хөдөлгөөний гений мэдээлэл байгаа. Нэгдхэн жигтэй алхаж явдаг. А нөгөөх нь огцом хөдлөөд амардаг. Тэгэхээр энэ хоёр хөдөлгөөнөө бид нэр өөрсөндөө өдөр тутамдаа ингээ хэвшүүлээд хийж ивэл бид нэр хэрүүл байна. А энийг хийхгүй болоод тэр бид нар хүчлээ. Тэгэхээр ерөнхийдөө манай энэ сургалт яваад судалгаа хийгээд яг хүмүүстэй гарч байгаа бодит байдлыг өнөөгийн бидний амьдралд ялангуяа монголчууд биднэр дээр байгаа амьдралын хвшилтэй холбоотой хөдөлгөөний дасгал хөдөлгөөнтэй холбоотой зүйлийг судлаад үзэхээр үндсэндээ ийм гурван тусдаа асуудал байна гэж үзэж байгаа. За энэ бол ерөнхийдөө эрүүл төвшин биений өөрөө судалгаан дээр гаргасан зүйл л дээ. Тэгэхээр ямар гурван асуудал байна гэхээр дасгал хөдөлгөөн дотор хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх. Хоёрт нь биеийг тамиржуулах дасгал. А гуравт нь болохоор зэрэг энэ спортын тамирчны бэлтгэл гэсэн ийм гурван өөр зүйл байна. Энийг би товчгоо та нарт бас тайлбарлая. Энэ хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх гэдэг юу вэ гэхээр энэ өнөөдөр хамгийн төгөөмөл болчиход биднэрт. Та нарын дунд яг энэтэй холбоотой асуудалтай олон хүн байна. Урд урдны сургалт байсан юм. Тэгэхээр энэ маань саяны ярьсан нөгөө нэг байгалийн цаанаас өгж явах хэвээр хөдөлгөөнд оршин байх юм алдагдсан учраас үүсдэг асуудал. Тэгэхээр энийг яг бодиттойгоор зурган дээр тайлбарлаад би дараагийн юм дээр үзүүлээ явъя. А биеийг тамиржуулах дасгал гэдэг бол манай сургалтын ер нь үндсэн агуулга дасгал хөдөлгөөний агуулга энэ дээр суурилж. Өөрөөр хэлбэл хөдөлгөөний дутагдлаас гараад хүн ямар нэгэн хөдөлгөөгт өөрт ачаал үүсгүй би ачаалын даагаад өөрөө яг эрүүл мэндийг сэргээд ирж байгаа энэ биеийг тамиржуулах дасгалын хөдөлгөөнүүд өөртөө хэвшүүлэх зүйтэй гэж үздэг байхгүй. А гурав дахь асуудал нь юу вэ гэхээр спортын тамирчны бэлтгэл гэж байгаа. Энийг яаж ирэх нь өнөөдөр хамгийн их яригдж байгаа асуудал энэ хөдөлгөөний дутагдлалд орцсон хүнийг авчиад шууд авчиж ийм тамирчин хийдэг ачаал өгчдөг. Өөрөөр хэлбэл энэ хугацааны хувьд цаг 30-наас 2 цагийн хугацаанд шууд хийдэг. Тэгэхээр хүн ингээд би дасгал хийх ёстой, жингээ хасах ёстой, эрүүлжих ёстой гэсэн сэтгэлээр очиж хийдэг энэ ачаалыг таадаг. Тэгээ би болгордог энэ яцтай хайдаг. Тэгээ миний саяны ярианы эхэн дээр гарснаар олон хүнд энэ бэлтгэл дасгал хийнэ гэдэг чинь ийм хүнд хүчээр аюу хэцүү юм байд юм бэ гэдэг юм айц үсгэж байгаа байхгүй.
Тэгэхээр хэдүүлээ яах вэ гэхээр саяны энгийн гэдгээр нь энэ хөдөлгөөний дутагдлаас эхлэх гарна. Хоёрдугаарт нь энэ биеийг тамиржуулах дасгалыг өдөр тутмын хөвшүүлж сурч байгаа. Та ингээ биеийг тамиржуулах дасгал хийгээд бие чинь дасаад ямар нэгэн энэ тамирчны бэлтгэл хийгээд цаашаа би хаагаа гой болох ийм ачаад ах чадвартай бол энийг хийгээд өөр явж болохоор ийм асуудал байна шүү. Биеийг тамиржуулах дасгалаа тусдаа орох учраас тэр нэг яг ойлголт нь юу вэ гэдгийг би бас товчхон дараа нь тайлбарлая. За тэгэхээр би сая хэллээ. Хөдөлгөөний дутагдлыг юунаас үүсэж байна гэж. Тэгэхээр өнөөдрийн бидний энэ амьдралын өдөр тутмын хөвшил маань одоо энэ зурган дээр та хараад үзээрэй. Нэгдүгээр асуудал энэ удирдлага барьдаг тийм. Тэгээ буудан дээр хөвддөг. Хөдөлгөөн байхгүй. Нөгөө дэлгэс ширтдэг. Энэ маань яаж ийм хэрэг хөдөлж явах ёстой бие маань хөдлөхгүй болохоор энэ бидний бие чинь маш нарийн зохион байгуулалтаа та бүгд урд буйнаа өгшөр хичээлдэр үтсэн байна. Ямар нарийн зохион байгуулалттай ашиг бактери эсийн төвшөндөө ийм зохион байгуулалттай агуу ертөнц үйт юм бэ. Тэгэхээр энэ маань ингээд хийм бус алдагдаад ирэхээр энэ эсээсээ тарих нь за энэ үе мөч хөдлөх шаардлагагүй, энэ нуруу хөдлөх шаардлагагүй гэдээ мэдээд очихоор зөрүүлээд хуваарлт нь цусны эргэлт бүх зүйл маш очих шим мар багасчдаг. Тэгэхээр асуудал үүсэж байгаа. Хамгийн төгөөмөл болсон энэ бол юу вэ? Айл болгонд буйтан байгаа бүгд суудаг нэг өдөрлөг барьдаг. Хөдлөх байхгүй ч гэдэг. За хоёрт хамгийн төгөөмөл болсон энэ утасны асуудал. Бүгд дидгэж ширчдэг. За та одоо энэ хүний барьж байгаа байрлалыг аваад яг ийм байрлал байж байгаа. Тэгэхээр бидний энэ шинжлэх ухааны талаас аваад үзэхээр бидний сэтгэл санаа хэрвээ дагаад бие маань хөдөлдөг. Энтэй адилхан биеийн хөдөлгөөн ихээр дагаад бие сэргийж цусны хэрэгц хаажаа бие хөдөлдөг. Бие хөдлөхгүй ингээд нэг поозонд орчгоод дагаад бүр сэтгэл гутал хүртэл үүсдэг байна. Жишээлбэл энэ утас барьж байгаа яг энэ хөдөлгөөн. Харж байгаа ч та ингээд. Нүүрний арьс унждаг ингээд зуухан ийм байдалд болоор хүнд яваандаа сэтгэл гутралын байдалд оруулдаг. Тэгээ та харж байгаа бол илгэцсэн дээр энэ утас барьж байгаа өөрийнхөө энэ онлайн орчинд ороо үзэж харж байгаа зүйлийг нэг эргэцүүлээд өглөөнөөс хойш би ямар юу руу орж үздэг юм бол гэж бодоод үзсэн. Дийлийнх нь сөрөг юм руу орчихдаг. Нөгөө нь уус орон болж итгэхгүй байд, амьдрал болохгүй байх юм аа бодох. Таны далд ухамсар тэр хоримтлагтаа л. Энэ яаж ийм энэ хөдөлгөөн тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Тэгээ дээр нь хөдөлгөөний дутагдлаа. За одоо дараагийн бас нэг бидний төгөөмөл болсон асуудал үл энэ машины төгжрөл, замын төгжрөл гэж асуудал. Ялангуяа Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс бүгд тохиолддог болсон. Тийм. Өдрийн баг дор хаяад хамгийн багадаа 2-3 цаг ажил хөдөлмөртэй хүүхд сургууль соёл явах асуудал бид нар зарцуулж байгаа. Энэ маань яаж ихээр хөдөлгөөний дутал үүсэх. Өнөөдрийн цаг үед монголчууд бид нар ялангуяа хот суурин газар амьдарч байгаа хүмүүс төгөөмөл ойлголт болж байна. За 3 дахь нэг манай сургалтын дээр байн гарч байгаа судалгаан дээр хамрагдсан юу гэхээр ийм цогсоо байдлаар удаан ажил хийх хүмүүс байдаг. Ялангуяа энэ үйлдвэрлэлээ очин нийтийн хоолны үйлчлэлийн газар эсвэл ажил дээр офс дээр ажилладаг ч гэсэн ийм удаан хугацаагаар зогсдог ийм хүмүүс. Ийм ажилтай ийм хүмүүс олон байна. Энэ яаж ийм гэхээр нөгөө нэг түрүүний хөдөлгөөний дутагт орох тийм нуруу хөших ийм асуудал дээр гол асуудал үүсгэж эрүүл мэндийн асуудал үүсгэж байгаа бас нэг шалтгаан болоод байгаа. Саяны энэ зургуудыг хараад тэгж харагдаж байна. Яг та нарт мань байгаа. Энэ яаж ийм гэхээр өнөөдөр бид нэр өглөө ус чирээ нэг өглөө ус дээр пүг гэх нэг ийм тарган болчихгоо байгаа шин. Хамгийн хорон юу гэхээр анзаарагддаг. Баг угаар ингээл нэг 30 минут зогсож чинь өдөртөө хэдэн цаг зогсож чинь нөгөөх нь нөгөө өдрөөр үржүүлэхээр яваад байгаа. Нэг мэдхийн нурууны асуудалтай таргалтай нөгөө нь хэдүүл яриад байгаа энэ амьдралын хвшилтэй холбоотой өвчлөлт өрчөж байгаа. За тэгэхээр энэ шинжлэх ухааны гаргасан та бүгд мэдж байгаа та одоо урд нь сууж ирсэн хүмүүс бүгд сонссон. Шинээр орж ирсэн хүмүүс бол энийг хэлэх нэрийн юм учиртай юм байна гэж. Одоо жишээлхэд дунд сургуулийн хүүхдийн хичээллэх 1 цагийн үргэлжлэх хугацаа 40 минут байдаг тийм. Оюутан болоод насвыг гүйцээд их сургуулийн нэг пар гэж ярьдаг та. Нэг хичээлийн цагийн хугацаа цаг 30 минут болчихдог. Энэ яаж ийм гэхээр энэ шинжлэх ухааны үндэстэй гаргасан хугацаа багтдаг. Хүүхд нөр биеийн төлөвшөж ясны бэхжилт яваагаас удаан суугаад 40 минутаас дээш болгоод хөшөлт үүсэх юм асуудал үүсэж эхэлдэг. Яг энтэй адилхан насвыг гүйцсэн бид нэг цагаас нэг цаг 30 минутаас дээш нэг поозоор ингээ удаан хугацаанд байгаад ирэхээр энэ маань ингээ асуудал үүсэж ирдэг. Нөгөө нь төгөөмөл болсон асуудал энэ нурууны хөшөлт. Өнөөдөр эрүүл мөртлөө юм зүгээр явахтай юм нөгөө штангийн бүс гэдэг тийм бэлтгэл хийхдээ ингээ зүүж хэрглэж нуруугаа дэмждэг. Ийм бүсийг эрүүл мөртлөө ингээ жирийн үе зүгөө явж идэх хүмүүс их төгөөмөл болчихдог. Хоёр дахь асуудал нь юу гэхээр ингээ би ажиллахгүй удаа тэр түрүүний миний ярианд бас нөгөө тарих руу
Мэдээл очив энэ ажиллах шаардлага мөхөр цусны хуваарь бүх юм багасаад ирэхээр төгөөмөд үүсэж байгаа асуудал ер нь насны үед аваад үзэхээр нэг их залуучж байна ер нь бол. Нэг 35-аас дээш насны ийм хөдөлгөөний нутагт орцсон ялангуяа бүсгүй хүмүүстүүд ийм өвдөг нь өвддөг. Явж чадгаа явж. Одоо энэ хөдөө хүртэл ийм хүмүүс шүү дээ. Яадгүй гэхээр нөгөө хөдөлж байгаа тойрог нь ийм богнохон. Тэгээ баг хөдлөхгүй суугаад ингээд цээжээ хөдөлгөө сандал дээр байж байгаа. Тэгэхээр яаж юм гэхээр нуруу тэгээ бас өвдөгний асуудал. Энэ бид нэр тохиолдоод байгаа энэ асуудлыг шийдэхгүйгээр бид нэр дасгал хөдлөө гэж ачаалттай бэлтгэл хийвэл эсэргээр түрүүний сэтгэл санаад стресс үүснэ, айц үүснэ. Ямар ч үр дүн байхгүй. Яг тодорхой хугацаанд та яваад сайхан гэж жимээ хаяа гоё болж нөгөөтгөө орхол эргээл тархалчдаг, эргээл асуудал үүсчихэд. Энэ яаж юм гэхээр энэ үндсэн асуудлыг зүү тогтлоо мэдээж тэрийг арилгахгүй нөр буйнаа огшиж хэлээд байгаа шалтгааныг арилгахгүй үр дүн байхгүй байна. За тэгэхээр хөдөлгөөний дутагдал дээр ер нь бол хэдүүлээ төвлөрнө. Энэ дээр яг ингээ аргачлсан ингээд хийгдэг дасгал хөдөлгөөнийг маргаашаас багш нь өөрөө практик маяг үзүүлээд та намайг хийх яваар. Тэгэхээр ямар дасгал хийх юм. Хөдөлгөөний дутагдлаас урсан зүйл гарах юм бол. За нэгдэх нь энэ үү тий. Бие халаалтын дасгал гэдэг шүү дээ. Энэ дээр яг хамгийн гол юм нь үе мөчөө хөдөлгөж байгаа. Энэ үе мөчний хооронд бидний ер нь энэ бие чинь яг тийм байна шүү дээ. Ялангуяа ингээ аваад үзэхээр зүгээр ганц булчин биш байгаа байхгүй тий. Та нар мэдчихэл хэлэхээр хүн чинь марцдаг нэрийг тийштэй гэсэн. Ясыг дагсан шүрмснүүд. Тэгээ булчин, арьс гээд эдгээр чи харилцсан гэж хөдөлж нэгдсэн журмаа хөдөлж иж хүнийг ирүүл байлгадаг. Ялангуяа энэ үе хоорондын зөөлөн идэг хүн хөдлөгжил байхгүй энэ асуудал үүсэж байна. Саяны ярьж байгаа үндэс нурууны бол энэ өвдөг гэдэг чи яг энэ үе хоорондын асуудал байдаг. Тэгэхээр яг үндээгээ бодтойгоор ингээд за олон юм хамруулахгүй яг манай сургалтанд хамрагдж байгаа хүмүүстээр гарсан хийж байгаа судалгаанаас аваад үзэхээр нэг 7 хоногт нь 2 удаа нэг жимд очиод нэгээс 2 цагийн дасгал хийдэг хүнээс илүү яг өдөр тутмынхаа яг ингээд өөрөө ажил дээрээ сууж байгаа офс дээрээ сууж байгаа нуруу хөшсөн өвдөг өсвөл яг тэрийг мэдрээ босч ирээд хөнхөө нэг 5 минутын яг энэ бие халаалт үе мөчөө хөдөлгсөн дасгал хийж байгаа баг илүү эрүүл байх боломжтой байна. Энийг баталчихлах юм юу гэхээр одоо буйна өтер чинь судалгаа яг л үзээд байгаа юм. Дэлхийд ийм урт насалдаг хүмүүс байгаа шүү дээ. Блүү зоонууд осгонороо урт насалдаг. Тэрнээс гадна ийм урт нассан хүмүүсийн амьдралын өдөр тутмын хөвчлүүдийг аваад судлаад үзэхэд ерөөсөө яг л энэ багт. Тэг. Баян ингэж өөртөө тохирсон хөнгөн хөдөлгөөнийг цаг тухайд нь өгшөлт үүсгэн мэдрээд урсан сэрэл хийждэг. Ялангуяа энэ үе мөчөө хөдлөсөн энийг тогтмол хийж байгаа үед таны нурууч хөшөхгүй, өвдөгчөж ямар нэг асуудал үүсэхгүй. 80 70 хүрсэн ч гэсэн хөнгөн шиг байж болж байгаа. За тэгээд хичээл хийснээс хойш та нар маань хийж байгаа алхалт. Энэ энгийн алхалт гэдэг бол хөдөлгөөний тутагаас урсан сэргийлэх өөрийгөө эрүүл байлгах. Үнэхээр хамгийн гайхамшигтай дасгал хөдөлгөөн. Хүн болгон хийж чадна. Та өнөөдөр таргалтанд ороод 100 хэдэн килограмм жинтэй болсон биш та алхаж чадна. Тийм бооз. Тэгэхээр энэ алхалтыг цааш нь яаж хийх вэ ингээ хэлбэрт оруулаад өөртөө ингээ жоо ачаалын нэмээ тохиромжтой үр дүнгээ сайжруулах аргачлалыг ил үзье. Тэгэхээр хичээл эхлээ явж байгаа алхалтаа та өдөр болгон хий. Тэгээ энэ дээр явах тэр өнгөрсөн 7 хоног та бүгд маань хоолны хичээл үзлээ л дээ. Тийм ээ. Хоолыг хүн хэдий сайн ажиллаж идэн сайн шингэдэг тийм. Тэгвэл дээр нь энэ алхалт хийж байгаа үед энэ биеийн хөдөлж цусны эргэлтийг сайжруулж байгаа үед энэ алхалт гэдэг чинь миний зүгээр хард зааж байгаагаар энэ үл энэ шүдээр хоол зажиж идэж боловсруулж байгаас баг дутхааргүй юм жажиж боловсруулдаг бас. Хоол боловсруулалт хамгийн сайн арга байна. Одоо жишээлх та энийг миний хэлж байгаа үгэн дээр орой хоолоо идэх юм уу? Одоо бид нэр хоолны юм дээр ч өөрчлөлт орж байгаа шүү дээ. Ерөнхийдөө хөнгөн хэлбэрийн оройдоо хоол идчихэд яах вэ гэхээр хоол жоохон занхаагаа бие шингэхгүй үед орой гараад яг амьдарч байгаа орчинд 15 минутаас нэг 25 минут зүгээр халах. Хань ижилтгээс хойлоо гараад байшингаа тойрт юм уу? Гадаад улсад амьдардаг парк юу тэнтэй халах. Тийм ээ? Та гэр ороод амьдардаг зүгээр хашаага тойроо халахсан ч болно шүү дээ. Цусан дээр байж байшингаа тойроод юм уу? Жоох уулуур гарсан. Юм яриад хоорондоо сайхан алхаж орж ирээд нөгөө эдсэн хоол чи яг унтахаас яаж хийхийг тавар анзаарч байна. Тэгэхээр энэ алхалт гэдэг бол ерөөсөө энэ хөдөлгөөний дутагдлаас урьсан зэрэг хамгийн сайн арга. Бодит. Тэгвэл би жишээ ярил л да. Одоо жишээл сая буйна өтер Баян онгор аймагт Баянлаг сумд очсон. Манай ээжийн талын миний нагаз ах. Баянд гэдэг нэрт. Бид нар ага маамаг завгаалдаг. 80 нас үрж байгаа. Би ингээ анзаарч байгаа юм л тэгээд дээш хүүхдүүд нь ороход 5 давхар бааш нар надаас өнг алхах гараад ирж байгаа. Тэгээд яриан дунд сонирхоод энэ алхаж байгаа юуг нь асуусан чинь ах нь өдөрт
3 км ингээд заавал алхаж хэвссэн юм а гэж. Өглөө алхахдаг. Өглөө заримдаа ингээд хаяадаа ингээд ажил гараад дуусна алхаж чадахгүй боломж гардаг та гэж. Тэр үед нэг ажиллаа хийсний дараа нэг 11 10 цагийн үед ч гэсэн гараад ер нь нэг 3 цаг сайхаа 3 км газар гэсэн алхаад хэвшсэн юм байна гэж. Ерөөс юм. Энэ үл яг бодит үр дүн байна. За хүмүүсийн анзаардгүй ерөөсөө бас нэг нь хамгийн том хөдөлгөөний дутагтай холбоотой асуудал юу вэ гэхээр энэ ажлынхаа дундуур энэ богино хугацаанд амралт хийж бие сулрах сураас таа. Амралт гэхээр яадаг вэ? Гүрийж нойр хоолоо хас асчаар зуны амралт аваад хөдөөгөр явдаг ийм ойлголт байгаа даа. Гэтэл яаж ийм гэхээр нөгөө нэг эргээл бодит хүмүүсийн амьдралын судалгаанд хийгээд үзэхээр нөгөө нэг дэлхийн хэмжээний бүр хэдэн тэрбум умын хөрөнгө босгосон нөгөө тэгээс тэрбум умтан болгосон том амжилтанд хүрсэн тэр хүмүүс өндөр насалцсан тий. Бүр өдрийн 16 цаг ажилладаг гэж байна. Бүр 20 цаг ажилладаг мөртлөө эрүүл саруулаар ингээд уртудаа насалцсан хүмүүс нь тэр. Тэгээ бидний дунд байгаа энэ сайхан урт наслаа явж байгаа монгол хүмүүс ч гэсэн аваад үзэх нийтлэг юм байгаад. Тэр нь юу вэ гэхээр яг энэ ажлынхаа дундуур өөрийнхөө ингээд нэг биеийн хөшгөр мэдээ суучдаг. Чаг амраад түүхэн зураг ингээд дууг хийх юм босдог нэг ийм богино хугацааны амралтыг хэвшүүлсэн хүмүүс байгаад. Энэ дээр бас нэг арай тустай ойлголт нь юу гэхээр биеийг сулруулах ойлголт. Сая би зураг үзүүлсэндээ таа бүгд. Нөгөө нэг ялангуяа зогсоо ажил хийж байгаа хүмүүс тийм байна. Анзаард. Нөгөө нууран хөшчихсэн ажиллаа дуусгах гэж зогсоод байдаг. Биеийг харахад юм чиглэг ирүүл мөртөө нууран өвчтэй болсон. Цуцсан бүдүүрээ шийдвэн ингээд өвдөд удаан зогсож байгаа байсан. Энэ яаж ийм хэрвээс энэс өөрийгөө авах хамгийн энгийн арга бол ерөөсөө яг цаг тухайд ингээд энэ чинь хөшөлт үүсэж байгаа шүү дээ. Зуурч ийн гэсэн үг. Сайхан суугаад амраад эсвэл би дасгал хийж үзвэл та нар ингэж шалан дээр юм ширээнээ давцсан дээр нэг хөнкөө нуруугаа ингээм амраагаа хөвчих чинь гарчдаг. Гү тэр байтал ингээм нурууны мэрэгжлийн шахуу тамирчсан миний багийн найз хүн. Нуруу нүдээр нэг хөвтөөд бүр ингээ хагалгаанд ороод ингээ босч чадхаа ингээ өглөө босож юм татж ирдэг байсан залуу. Яг энийг ингээ хийгээл хөвшүүлсэн. 14 он дотор өөр нуруу хөтлөд босоод ирчих. Тэгэхээр бидний бие хамгийн гайхалтай нь юу вэ гэхээр та хөдөлгөөний төвчд орцсон байж болно. Хөдөлж чадах байж. Яг энэ ярьж байгаа зүйлүүдийг баг багаар хийгээд ингээд дасгаад ирэхэд бие маань эргээд өөрөө хэвэн болгох эхэлдэг. Энэ дасгал үүдийн хамгийн гайхалтай юм энэ багтах. За тэгэхээр сая би хэлж байгаагаар яах ёстой вэ гэхээр энэ хөдөлгөөний дутагдлаас гарах биеийг тамиржуулах дасгал хийх. Ер нь дасгал хийлгөө гэж барьдах юм зарчим байдаг. Энийг өөртөө хөвшүүлж. Ямар зарчим бэ гэхээр ерөөс энэ байна хараа. Баг багаар одоо ингээл та юу гэдэг. Нэг 5 жилийн өмнө та нэг 5 км газар хөнгөн гүйчдэг байсан байж. Өнөөдөр яг тэрийг та гүйж чадах байсан. Яагаад гүйж чадах байсан бэ? Нэг өглөө уусаад гүйж ирэхээ гүйж чадах байсан биш үү гэсэн. Нөгөө түрүүний миний ярианд гарснаар яг баг багаар анзаардаг бид нар чинь. Оо хинэггүй гэсэн. Яавал гэж ингээд суугаад анзаарч байгаа үуч. Явсараа бидний асуудалд оруулчихдаг. Хамгийн зөв асуудал юу гэхээр яг тэрийг нь буцаага баг багаар та өнөөдөр ингээд 5 км гүйдэж нэг гүүмөр санагдаад ингээ хичээл суугаад сэтгэл зүй хөрж ирсэн гэсэн. Би тийм 5 км-гүй. Өөрөө залхаа шүү дээ. Түрүүний нөгөө мэрэгжлийн тамирчны юм шиг огцсон би хүлээж авдаг. Тэгэхээр би 5 км гүүмөр байсан ч гэсэн эхний ээлжинд километр 200 м алхах. Тэр дасгалтаа хийгээд байсан. Тэгэхээр би чинь дасаа өглөө маргаас явна. Баагаар дасглаа. 2 өдөр та 200 м алхлаа. Аяндаа 3 дахь өдрөөс 500 м алхаад төхөл гарч хэвийн тасаад ир. Тэгэл 1 мэтгтээ 5 км гүйдэг газар. Эргээд гүйтдэг. Тэгэхээр энэ дасгал хийхдээ баг багаар тасгаж. Тэгэхгүй манай сургалтын дээр гарч байгаа ш. Огцом гүгээд нөр илүү нөгөө хийхээ байцсан юм сэтрээд янз янзын өвчсөн сэтрээд цаахан явж 14 хоног явж байгаа таг сууж байсан хүмүүс ч байгаа. Тэгэхээр энэ дээр та нар энэ зарчмыг сайн бариад. За тэг яг адилхан шавах юм аажуухан зугуухан хамгийн гол асуудал тогтмол. Тогтмол хийх хэрэгтэй. Тэгэхээр бие мэдрээ хийж байгаа яадаг вэ? Миний нөгөө эхэндээ хэлсэн дээр дасгал хийхээр энгийн гэдэг ч юу гэхээр энэ хөдөлгөөний дутагдаас гарах дасгал хөдөлгөөнийг та хийхдээ хин нэгийг шалгуулж нөө спортын тамирчдыг бэлтгэж хин нэгэд өрсөлдөж за өнөөдөр чи хийсэнгүү таныг хүн буутахгүй. Чи өнөөдөр 10 тоног хийсэнгүү хүн загнахгүй. Тэгэхээр та өөрөө сонголт учраас энийг яах вэ? Тогтмол хийх асуудал дээр өглөөдөө нэг босч ирээд дасгал хөдөлгөөний үе мөч сайхан халаасан дасгал та нэг 10 тоног хийдэг гэж. А нэг өглөө босоод ирэхэд нойр дутуу байт юм ажлын ачаалтаа хийх гэр би хилдэг шүү дээ цаанаас. Мэдээж биш мэдрэмжээ дагаж хийгээд байгаа шүү. Тэгж байгаа үед нь 2 тоног хийчих гэлээ. Тийм ээ. Хийсэн үү хийсэн. Гол нь тогтмол гэдэг дээр л ач холбогдол өгч. Угаасаа тийм үг байгаа шүү дээ.
Аливаа бэлтгэлийн мөн чанар нь их хийх, бага хийхтэй биш. Ерөөсө тогтмол хийхтэй л байдаг гэж байна. Үр дүн. Ерөөсө тэр. За тэгээ эхнээсээ явж байгаа хэдүүлээ. Ерөөсө энэ сургалтанд явж байгаа бидний яригдж байгаа, миний ярьж байгаа яриа, буйнаа огшиг ярьж байгаа, та нарын бичиж байгаа коммент бид нар дандаа гоё тийм эерэг өөдрөг зүйл ярьж байгаа. Тийм бохоз. Тийм учраас өөрийгөө өөдрөг болоорож эхнээсээ хэлээд байгаа юм дээр энэ хийж байгаа үед өөрийгөө гоё байлгах, бодлоо гоё байлгах хийхтэй. Дараас өдөр тутмын гэрээ ажлыг хийхдээ ч гэсэн энийг дасгал хэлбэрээр хийж байна. Би дасгал хийж байна. Тэр одоо хүний нүдээр харахад ингээд спорт тамирчны нүдээр харахад инээдтэй харагдана. Гэхдээ бидний нөгөө эрүүл болох гэж хийж байгаа учраас таны тэр өдөр тутмын хийдэг гэрийн ажлыг ч гэсэн дасгал хийж яагаад нэг тоонд оруулаад тоолоод ийм хөгжилтэй байдлаар өөдрөг байдлаар их хүртэх сайтай байдаг. Тэгж хийгдэг. За тэгээд ерөөсө хийх болгондоо би эрүүл болж гин, гоё болж гин. Би сайхан болж энэ сургалтанд хамрагдсан гэдэг бодлыг байгд. Одоо цагтаа байгд хэрэгтэй. Ерөнхийдөө яг онлын хувьд гэдэг юм уу та нартай ингээд нэг юм эхний оршил болгоо ярих гэдэг дасгал хөдөлгөөний хэдүүл ийм л юм утсан. Тэгээ энийг яг бодит байдлаар та нартай үзүүл хийгээ юм. Тэгээ ер нь бол яг энэ дээр би эцэст нэг үг хэлэх юу вэ гэхээр та ингээд энэ сургалтанд хамрагдаад ингээд дасгал хөдөлгөөний гээд ингээд зөв хооллоо сэтгэл санаагаа сайхан болгоо, нойроо сайхан болгоо явж байгаа үед нэг ийм зүйл байдсан шүү. Өнөөдөртөө хийгээд байх ямар ч үр дүнгүй шиг санагдав. Заримдаа хинээтэй би энийг шалт юм хийж гин удаа бодох. Тэр сөрөг бодол дийлээд ирж байгаа. Яг ингэж бодогдож байгаа ч гэсэн ингээд тууштай яг энэ зарчмаар айжуухан зугуухан тогтмол хийж байгаа үед нэг л өдөр таныг хүснээс ч илүү амжилт хүлээж идэг. Энд итгэл. Тийм учраас би ингээд жингээ үзээд өөрийгөө хянаал за болохгүй би инглиш шүү гэдэг байхгүй. Миний өнөөдөртөө одоо цагтаа хийж байгаа хоёрхан тоолоо хийж байгаа энэ өвдгөө нуглаа босч байгаа дасгал надад миний өвдгийг эрүүл байлга насан туршдаа би 90 наслсан 100 наслсан ч гэсэн би өвдөг мөн асуудалгүй хөлний асуудал байхгүй би амьдрч болох юм байна гэж хүрт хийдэг гэсэн. Тэрс энэ юм шиг байна. За ийм байна онлын хувьд өнөөдөр ингээд хэдүүлээ үзэх юм хаваалцлаа. Маргаашнаас эхлээд багш нь саяны зурган дээр гарч байгаа яг өөртөө хөвшүүлсэн ингээд үр дүн гарсан тийм дасгал энгийн байдлаар та нартай ингээд хийж үзүүлэх юм. За амжилт хүсье та нартай. Зорьсон зориг тавьж байгаа амлалтнаа заавал хүрээрэй.